Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны боловсролын салбар мэдээллийн SI системээр ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн орогчийн бүртгэлийг цахимаар хийх боллоо. Жишээ болгон элсэн орогчийн бүртгэлийг хийж үзүүлье. Үүний тулд та өөрийн компьютерт байгаа дурын интернет хөтөлбөрийг ашиглах боломжтой. Par цэг, SI цэг, эдүү цэгийн минь хаягийг бичин Enter товч дарна. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал хамран сурах тойргийн мэдээллийг энд дар товчийг дарснаар харах боломжтой. Үүний дараа системд нэвтрэхийн тулд та өмнө нь бүртгүүлж байгаагүй бол шинэ хэрэглэгч товчийг дарж орно. Имэйл хэсэгт өөрийн ашигладаг имэйл хаягийг нууц зүг хэсэгт нууц зүгээ тоо өсөг оруулан зохиож дараагийн хэсэгт нууц зүгээ дахин давтна. Энэ хэсэгт гарч ирэх баталгаажуулах кодыг оруулан илгээх товч дарна. Таны оруулсан имэйл хаягт баталгаажуулах код илгээгдсэн байх тул та имэйл хаяг руу нэвтрэн орж баталгаажуулах холбоос дээр дарснаар нэвтрэх цонх руу дахин шилжинэ. Одоо нэвтрэх хэсэгт имэйл хаяг зохиосон нууц зүгээ оруулан нэвтрэх товч дарна. Системд нэвтрсэний дараа эцэг эхийн хувийн мэдээллийг бөглөж хадгалах товч дарна. Үүний дараа дэлгэцний зүүн дээд буланд байрлах 1-р ангид хэсэгчийн бүртгэл зэстээр дарна. Бүртгүүлэхийн өмнө анхаарах зүйлс. Зөвхөн Чингэлтэй дүүргийн сургуулиудын хамран сурах тойргийн хаягт орьсон суух хаягтай хүүхдүүд 2013 оны 1-р сарын 1-ээс 2013 оны 12-р сарын 31-ний хооронд төрсэн хүүхдүүд. Ерөнхий боловсролын сургууль бүртгэлгүй, сурдаггүй 2009 оны 1-р сарын 1-ээс 2012 оны 12-р сарын 31-ний хооронд төрсэн хүүхдүүд тус бүртгэл хийх боломжтойг анхаарна. Энэ хэсэгт дэлгэцний голд гарч ирэх мэдээлэлтэй сайтар танилцж бүртгүүлэх товч дараарай. Энэ цонхонд эсэгчийн регистрийн дугаарыг оруулан шалгах товч дарна. Таны оруулсан регистрийн дугаар үнэн зөв бол гарч ирэх эсэгчийн мэдээлэлтэй болгож хүсэлт гаргагчийн мэдээллийг үнэн зөв бүрэн бөглөх шаардлагатай бөгөөд хүсэлт гаргагчийн утасны дугаар хэсэгт та заавал 2 утасны дугаар оруулж өгөхийг анхаараарай. Шаардлагатай тохиолдолд эсэлтийн комиссоос хүсэлт гаргагчтай холбогдож дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл авч болох юм. Хүсэлт гаргагчийн мэдээллийг үнэн зөв бүрэн бөглөж хүсэлт илгээх товчийг дараарай. Ингээд эсэгчийн бүртгэлийг амжилттай бүртгэгдсэн мэдээлэл гарч ирнэ. Дараах тохиолдлуудад эсэгчийг бүртгэх боломжгүй. Үүнд регистрийн дугаарыг буруу оруулах. Одоо ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа сурагч. Ерөнхий боловсролын сургуульд эсэх нас хүрээгүй буюу 2013 оны 12-р сарын 31-ээс хойш төрсэн хүүхэд. Чингэлтэй дүүргээс өөр бусад дүүргийн эсэгч гэх эдгээр тохиолдлуудад захин бүртгэл хийх боломжгүй болно. Мөн та ухаалаг гар утсандаа SIS аппликейшнийг татан суулгаж элсэн орогчийн бүртгэлийг мөн адил захимаар хийх боломжтой. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны боловсролын салбар мэдээллийн SI системээр ерөнхий боловсролын сургууль шинээр элсэн орогчийн захимаар илгээсэн хүсэлтийг сургуулийн эзэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх асран хамгаалагчид системээр болон утсаар мэдэгдэх болно. Танд амжилт хүсье.